маш их чухал хууль. За нэлээд удаанч хэлэлцүүлж байгаа. Тэгээ манай гишүүд бас энэ дээр маш их нухацтай хандж байгаа. Тийм учраас энэ хууль хойшлогдоод одоо орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Энэ хууль бол маш чухал хууль. Салбарын эрдэмтэн мэрэгдийг сонсох хэрэгтэй. Малчтаа сонсох ёстой. Салбарын мэрэгжилтэнгүүдээ сонсох ёстой. Ингэж яагаад энэ хуулийг оруулж ирж байгаа маа. Манай ажлын хэсэг бол маш сайн ажилласан байлээ. Хэд хэдэн удаа оролцсон, хойшлогдсон. Тэгээ энэ хууль маань анх 1993 онд малмын удмын сан эрүүл мэндийн хамгаалах тухай хууль гэж батлагдсан байлээ. Тэгээ үүнээс хойш бол одоо ерөөсөө өөрчлөгдөж байгаагүй. Тэгээ нийгэмд хүлээгдэж байгаа хуулиа. Манай малч ч гэсэн сая орон нутгаар явж байхад бол ер нь Монгол төр энэ эрүүл мэндийн хяналтыг аваад яасан юм бэ? Энэ мал эзэнгүй боллоо гэж маш олон малчид ярьж байгаа. Тэгээ энэ хууль бол одоо цаг үеэ олсон хэрэгтэй хууль. Сүүлийн жилүүдэд одоо бид нэр малынхаа махыг гаргая, хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүнээ экспортлыг гэж ярьж байгаа. Тэгэхэд бол бид нар малаа эрүүлжүүлэх ёстой. Монгол төр малынхаа эрүүл мэндийг хяналтыг авъя гэж. Өмнөх хуулиуд дээр бол халдвар төвчин гарлаа. Тэрний бэлэн байдлыг яах юм? Хариуцлагын асуудлыг яах юм? Зэрлэг амьтны тухай, шилжилт хөдөлгөөний тухай, эмийн хэрэглээний тухай ерөөсөө тусгаж байгаа юм байна. Тэгээ энэ харилцааг зохицуулахаар энэ хуулийг оруулж ирж байгаамаа. За энэ хууль гарснаар одоо бид маш олон юм хүлээгдэж байгаа. Ямар ч байсан Монгол төр малынхаа эрүүл мэндийн хяналтыг авах юм байна. Бид нар вакцина сүүлийн жилүүдэд бол маш олон газруудаас авч байгаа шүү дээ. Хятадаас, Энтекээс. Тэгвэл энэ хууль гарснаар вакцина бид нар дотооддоо үйлдвэрлэдэг бол. За бүр болохгүй үйлдвэрлэж чадахгүй байгаа вакцина нэг л улсаас авдаг болыг гэсэн ийм олон зүйлүүдийг зохицуулах юм. Дээрээс нь босоо удирдлагатай бол. Ийм одоо асуудлуудыг зохицуулахаар энэ хуулийг оруулж ирж байгаамаа. Хугацаа их орсон хууль. Орхоос өөр аргагүй юм байлээ. Маш олон гишүүд бас энэ дээр санаа бодлоо энэ хуульд оруулсан. Тэгээ өнөөдөр энэ хуулийг оруулж ирж байна. Тэгээ манай гишүүд энэ хуулиа бас дэмжиж хурдан шуурхаа баталж хугацааны хувьд бол 5 сарын 1-ээс одоо хэрэгжих зүйтэй юм байна гэж бид нар санал оруулж байгаа. За тэр малын хуулийн татврын хувьд бол орон нутгаар явж байхад бас малчтай нэлээд ойлгоцтой болсон байна. Ер нь мал бол сайхан өслөө. Одоо бид малынхаа тоод биш чанарт анхаардаг болёо. Тэгэхээр малын хуулийн татвартай байх нь зөв юм аа. Харин тэр авсан татварыг тухайн сум орон нутагт нь одоо худаг ус гаргах ч юм уу, буцаагаад одоо малаа эрүүлжүүлэх ч юм уу, энд нь одоо хэрэгэлдэг байвал яасан бэ гэсэн ийм саналууд гарч ирж байгаа. Тэгээ энэ малын хуулийн татврын тухай хуулийг бол бас улсын ерөнхий хурал бас удахгүй хэлцэх байх гэж ойлгож байгаа. За ийм хариултуудыг өгөх байна. Баярлалаа.